Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд физикийн хичээлээр физикийн хичээл дотроо цахилгаан орон гэсэн сэдвээр та бүхэнд хичээл орохоор бэлдлээ. Миний бие Мегмарийн Нотгонбаатар, Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн физикийн төгсмийн багш байгаа. За, цахилгаан орон гэж үзэхийн тулд бид нар юуны өмнө цахилгаан цэнэгийн тухай бас товчхон дурдхан зүйтэй. За, цахилгаан цэнэг бол байгаль дээр хоёр төрлийн цахилгаан цэнэг байдаг. За, тэгээд цахилгаан цэнэг ямар төрөл вэ гэдгийг хэдүүлээ ангилахдаа эерэг сөрөг гэдэг яг нэрлэгддэг. За тэгээд энэ хоёр өөр төрлийн цахилгаан цэнэгүүд маань ямар нэгжтэй ямар хэмжигдэх хүн байдаг вэ гэхээр зэрэг энэ цахилгаан цэнэгийн харилцан үйлчлэлийг анх судалж байсан хүний нэрээр буюу Кулон гэж нэрлэдэг. За товчлон нэмлэгийг та бүхэн мэдэх бах. За цахилгаан цэнэгийн хэмжээг ярихын тулд бид нар бас дахиад эгэл цэнэг гэдэг ойлголт гарч ирдэг. Эгэл цэнэг. Энэ юу вэ гэхээр зэрэг орчлон ертөнцийн дээр байдаг бүхэл цахилгаан цэнэгтэй биетүүдийн цахилгаан цэнэгийнх нь авч болох хэмжээний хамгийн бага хэсгийг нь хэлж байгаа гэсэн үг. За тэгээд нэг хэдүүлээ Е өсгөр тэмдэглээд хэмжээг нь дурдах юм бол 1.6 өрчг нь 10-ын хас 19 зэрэгт кулон байдаг. За тэгээд Е өсгөр тэмдэглэг маань яг ийм эгэл цэнэгийг электрон гэдэг бөөм авдаг. Электрон гэдгээс гадна протон гэдэг бөөм хэмжээтэй цэнэгийг авдаг. Харин эерэг болон сөрөг гэсэн хоёр өөр төрлөөр нь авдаг байгаа. За тэгээд ямар цахилгаан цэнэгийн хэмжээг яриа гэсэн энэ эгэл гэж нэрлэсэн цахилгаан цэнэгийн хэмжээг бүхэл тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байж таардаг. За энийг бас цэнэгийн квантчлал гэж бас ярьдаг. Яагаад гэвэл авах тоон утга нь квантлагдсан буюу тодорхой тоон утгыг бүхэл удаа үржүүлдэг учраас квантчлагдж байна гэж ярьдаг. За ингээд цахилгаан цэнэгүүд маань хоорондоо бас харилцан үйлчлэлцдэг. За харилцан үйлчлэлцгийг нь хэдүүлээ ерөнхийд нь таталцах харилцан үйлчлэл, түлхэлцэх харилцан үйлчлэл гэж хэлж болно. Түлхэлцэх. За тэгээд таталцдаггүй түлхэлцдэггүй гэдгийг тодорхойлдог нь түрүүн ярьсан хоёр төрлийн цэнэг байгаа гэсэн эерэг сөрөг гэдэг. Тэгэхээр ижил төрлийн цэнэгүүд маань хоорондоо түлхэлцдэг болвол ялгаатай төрлийн цэнэгүүд хоорондоо таталцдаг. Нэм хас цэнэгүүд таталцдаг гэсэн. За тэгээд яг энэ таталцлынх нь хэмжээ нь ямар хэмжээтэй байдгийг бэ гэдгийг судалсан түрүүнд дурдсан цахилгаан цэнэгийн хоорондын харилцан үйлчлэлийг судалсан Кулон гэдэг хүний нэрээр Кулоны томьёо гэж нэрлэдэг. За харилцан үйлчлэлийг хэдүүлээ Ньютон гэдэг нэгжээр буюу F-гэр хүч гэдэг хэмжигдэхүүнээр хэмждэг. За энэ яадаг вэ гэхээр ямар нэгэн тогтмол байгаа. За энэ тогтмол. За тогтмолоос гадна хоёр цэнэгийн маань хэмжээ. За нэгдүгээр цэнэг, хоёрдугаар цэнэг гэдэг хоёр цэнэгийг аваад үзчихье. Энэ хоёр цэнэгийн тус бүрийнх нь хэмжээтэй шууд хамааралтай буюу пропорционал хамааралтай байдаг. Тэгэхээр цэнэгүүдийн харилцан үйлчлэл маань цэнэгүүдийн хэмжээ нь их байх тусмаа хүчтэй байдаг гэсэн. За тэгээд энэ хоёрын хоорондох энэ хоёр цэнэгийн хоорондох зайн квадратад уруу хамааралтай байдаг гэж байгаа. Холдох тусмаа харилцан үйлчлэл маань багасдаг буюу сулардаг. Гэхдээ квадрат зэрэгтнэ гэсэн. Хоорондын зайг нь 10 дахин холдуулвал харилцан үйлчлэлийн хүч нь 100 дахин суларна гэсэн. За тэгээд энэ бол Кулоны томьёо гэж нэрлэдэг. Гэхдээ энэ дээр бас нэгэн зүйлийг тодтогч хэлхийг хүсэж байна. Тэрний үг хэлээр зэрэг энэ бол цэнэгүүдийн хоорондын харилцан үйлчлэл. За цэгэн цэнэг гэж хэлээд байгаа шалтгааны юу гэхээр зэрэг ер нь бол цэг гэдэг ойлголт маань математикийн ойлголт. Физик дээр байгаа зүйл бол яг цэг шиг жижигхэн, хязгааргүй жижигхэн гэж ярих боломжгүй тодорхой овор хэмжээтэй байдаг. Тэгэхээр энд яригдж байгаа Q1, Q2 гэдэг цэнэгүүдийн маань овор хэмжээ. За овор дүргэн өндөр гэдэг ч юм уу, эсвэл диаметр гэдэг ч юм уу. Овор хэмжээ нь энэ хоёр цэнэгийн хоорондох зай R гэдэг зайнаас олон дахин бага байх юм бол энэ цэнэгүүдэд хэдүүлээ цэг шиг гэж үзэж болно. За тэгээд цэг шиг гэж үзсэн тохиолдолд хоёр цэнэгийн хоорондын харилцан үйлчлэлийн томьёо энэхүү Кулоны хуулинд захирагддаг. За тэгээд бас нөгөө юу яасан? Харилцан үйлчлэл маань цэнэгүүдийн маань хэмжээнд эерэг сөрөг байж болно гэсэн тийм ээ. Тэгэхээр зөв энэ дээр эерэг сөрөг гэдэг утгаар нь тоон утгыг оруулах юм бол эерэг тоогоор үржүүлээд эерэг гардаг. Тэгэхээр эерэг цэнэгүүд хоорондоо түлхэлцэн гэсэн. Тэгэхээр энэ үржир маань эерэг гарч ивэл түлхэлцэж байгаа илэрхийлэх нь байна. Мөн адилхан сөрөг гэд хоёр ижил төрлийн байх юм бол сөрөг тоог үржүүлээд мөн адилхан эерэг гардаг учраас хоорондоо бас түлхэлцэж байна гэж ойлгож байна гэсэн. Харин нэмэх хасах тэмдэг нь сөөлжилсэн байх буюу хоёр өөр төрлийн цэнэг байх юм бол хоорондоо түлхэлцэж байна гэдэг нь энэ хэмжигдэхүүн сөрөг гарч ивэл түлхэлцэж байгааг илэрхийлэх нь байна. За энэ бол цэгэн цэнэгүүдийн хоорондын харилцан үйлчлэл. За тэгээд энэ харилцан үйлчлэлийг хэдүүлээ дахиад цахилгаан орон гэдэг ойлголт оруулж ирээд тооцоолох юм бол явандаа бодлого маань сэдв маань хүндрэлээ ихэд энэ цахилгаан орон гэдэг ойлголтыг оруулж ирснээр бидний тооцоо илүү хэлбэрхэн болох боломжтой байдаг. За цахилгаан орны талаараа тодорхойлт энд одоо би томьёогоор бичээд. Гэхдээ энэ бичиж байгаа томьёо маань яг цэгэн цэнэгийн үүсгэх цахилгаан орон гэсэн үг.
За цахилгаан орныг Е үсгээр тэмдэглэдэг. За томьёог сайн анзаараарай. За колони харилцан үйлчлэлийн томьёотой тун төстэй. Гэхдээ ялгаатай зүйл нь юу гэхээр зэрэг энд Q гэдэг ганцхан цэнийг бичигдсэн байгаа. Тэгээд энд бол хоёр цэнийг өгж хоорондоо харилцан үйлчлэх гэсэн бол энд зөвхөн нэг цэнийг авч утсан. За тэгээд энэ юу гэхээр зэрэг нэг цэнийг байхдаа өөрийнхөө эргэн тойронд өөрийнхөө цахилгаан орныг үүсгэждэг. Тэрнийх нь үүсгэсэн цахилгаан оронд нь гадны хоёр дахь цэнийг нь орж ирэх юм бол хоёр дахь цэнэгт нь эхний цэнэгээс гихгүйгээр цахилгаан орноор нь дамжуулаад хоёр дахь цэнэгт нь харилцан үйлчлэл үүсгэе гэж зүйрлүүлж төлөөлүүлж боддог. За тэгээд энд бичсэн байгаа томьёоны тайлбарыг хэлэх юм бол энд эхлээд эхний цэник маань байж ах нь байна. За энд цэгээр тэмдэглэжээ. Материал цэг жижигхэн цэг шиг гэдээ үзэж болох үз. За хэмжээг Q-сээр тэмдэглэлээ. Тэгэхээр энэ цэнигийн эргэн тойронд цахилгаан орон үүссэн байна. Цахилгаан орон үүслээ гэхээр энэ ч нэг цэг байх юм бол энэ цахилгаан орон ямар ах вэ? Энд ч нэг цэг байнгүй энэ цэг цахилгаан орон ямар ах вэ гэдэг тодорхойлдог томьёо нэг гэсэн. За тэгээд тухайлах юм бол би энэ цэг сонгоод авчлаа. Энэ цэг дээр цэник байхгүй байгаа. Анхнаасаа энэ Q гэсэн цэник байгаа. Гэхдээ энэ цэнигийн эргэн тойронд цахилгаан орон үүсчихсэн. Бидний сонгож авсан энэ цэг дээр ямар хэмжээтэй, ямар чиглэлтэй байх вэ гэдгийг энэ томьёогоор тодорхойлдог гэсэн. За тэгээ энийг тодорхойлж байгаа зүйл маань болохоор бид нар энэ цэг дээр цахилгаан орон ямар байх вэ гэж асуусан. Анхны цэг энэ хоёрын хоорондох зай хэдүүлээ R үсгээр тэмдэглэж байгаа. Энэ томьёон дээр байгаа. За тэгээд энэ анхны маань цэнигийн хэмжээ ямар байх вэ? Энэ R зай ямар байх вэ гэдгээс хамаарат энийг тооцоолохлоор нэг тодорхой тоон утга гарч ирнэ. За тэгээд тэр тоон утгаараа тогтнолтоогоор үржүүлээд цахилгаан орноо хэдүүлээ вектор орон гэж тодорхойлчихж байгаа. За бид нар цахилгаан орныг тодорхойлсон байгаа. Тэгээд цахилгаан орныг тодорхойлж байгаа энд байгаа үсгээр тэмдэглэгдсэн хэмжигдэхүүнүүд нь юу юу вэ гэдгийг бас дахиад тодорхойлъя. Тэрүүн дээр колоны харилцан үйлчлэлээр гарсан тогтмол тоо буюу К гэдэг. Энийг бид нэр заримдаа колоны тогтмолч гэж нэрлэдэг. Энэ ойролцоогоор 9 үржих нь 19 зэрэгт хэмжээтэй ньютоныг үржих нь метр квадрат хуваах нь колон квадрат гэсэн юм нэгжтэй тогтмол тоо байдаг. Энэ бол тогтмол пропорционал хамааралтай хэмжигдэхүүнүүдийн хоорондох пропорционалын коэффициент буюу үржүүлэгч тогтмол тоо. За энэ дээр байгаа Q гэдэг маань болохоор зэрэг энд бид нэр нэгэн цэник байна гэж цэгэн цэник байна гэж үзсэн. Тэгэхээр энэ цахилгаан орон гэдэг зүйлийг үүсгээд байгаа их үүсвэр гэсэн үг. Энэ бол цэник нь. Тэнгүүд энүүний эргэн тойронд цахилгаан орон үүсчихсэн байгаа. Энэ цэг дээр цахилгаан орон ямар байх юм болоо? Энэ цэг дээр цахилгаан орон ямар байх юм болоо гэдэг эргэн тойронд нь цахилгаан орон үүсээд байгаа юм бол тэр нь яг ямар байх юм бэ гэдгийг нь асуултанд хариулдаг томьёо гэсэн. За тэгээд энэ дээр нэг жишээ авсан юу гэхээр энэ цэник энд байгаа цэг дээр цахилгаан орон ямар байх вэ гэдгийг тодорхойлж байгаа. Тэгэхээр цахилгаан орныг үүсгэж байгаа цэник маань энэ Q үсгээр тэмдэглэгдсэн байна. Энэ цэгэн цэнэгээс тодорхой зайд байгаа. Тэгээд тэр тодорхой зай гэдэг нь хэдүүлээ R үсгээр тэмдэглээд байна. R зайд байгаа цэг дээр цахилгаан орон ямар байх вэ гэдгийг олоход энэ зайн квадратад хувааж өгдөг. Ингээд эндээс хэдүүлээ цахилгаан орныг тодорхойлно гэсэн. За тэгээд энэ цахилгаан орон маань бид нар сая тэмдэглэсэн байгааг харах юм бол вектор хэмжигдэхүүн байх нь. Вектор хэмжигдэхүүн гэдэг маань чиглэлтэй хэмжигдэхүүн гэсэн. За энэ дээр бол чиглэлийг нь би яг энэ цахилгаан орныг үүсгээд байгаа цэгийн байрлаж байгаа цэгээс цахилгаан орн ямар байгаа вэ гэдэг тодорхойлоод байгаа цэг хүртэл татсан хэрчмийн дагуу гэхдээ тэр хэрчмээсээ цэнгээсээ гадагшаага чиглэлтэйгээр зурчлаа. Тэгэхээр бид нар энд яасан бэ гэхээр зэг энэ анхныхаа цэнгийг бид нэр эрг гэсэн цэнэгтэй, эрг төрлийн цэнэгтэй гэж үзвэл цахилгаан орн гадагшаага чиглэлтэй байдаг. Магадгүй цэнэг маань сөрөг тэмдэгтэй байсан байж болно. Тэгэх юм бол энэ цахилгаан орны чиглэл нь эсэргээрээ буюу энэ цэгэн цэнэг рүүгээ дотгошоо чиглэсэн вектор хэмжигдэхүүн зурагдана. За ингээд бид нэр цэгэн цэнигийн үүсэх цахилгаан орон ямар байх вэ гэдгийг тодорхойлдог томьёогоо олчихсон. Тэгээ энэ томьёо маань колоны харилцан үйлчлэлийн томьёотой тун адилхан гэсэн. Тэгэхээр бид нэр цахилгаан орныг энд анхнаасаа нэг цэник байгаа. Тэрний эргэн тойронд цахилгаан орон ямар байх вэ гэдгийг тодорхойлчихсан бол яг тэр цахилгаан орныг тодорхойлчихсан байгаа цэг дээр гадны хоёр дахь цэник хэрвээ байрлах юм бол тэр цэнэгт нь эхний цэнигийн үүсгэсэн цахилгаан орноос ер нь бол эхний цэнэгээс гэсэн үг те ямар хүч үйлчлэх вэ гэдгийг хэдүүлээ шууд колоны харилцан үйлчлэлийн томьёогоор илэрхийлж болно. Тэгэхээр колоны харилцан үйлчлэлийн томьёогоор бичнэ гэдэг зүйл маань бид нэр энэ томьёог би дахиад доор нь арай өөр хэлбэртэй бичих гэж байгаа. Тэрний үгээр бид нэр дөнгөж сая тодорхойлсон цахилгаан орон гэдэг хэмжигдэхүүнийг тэр гаднаас орж ирж байгаа энэ цахилгаан орон ямар байгаа вэ гэж тодорхойлогдоод байгаа цэг дээр гаднаас орж ирсэн цэнэгийнхаа хэмжээг үржүүлсэн те тэнцүү
харилцан үйлчлэл үүсдэг гэдэг юм яг томьёо гаргаад ирчих болно гэсэн. Тэгэхээр бид нэр цахилгаан орныг хэрвээ тодорхойлчих юм бол тэр цахилгаан орн тодорхойлогдсон байгаа цэг дээр гаднаас цэнэг орж ирэхэд тэр гаднаас орж ирсэн цэнэгт нь ямар хүч үйлчлэх вэ гэдгийг цахилгаан орноор нь цэнгийн хэмжээг шууд өржүүлээд олдог байна. За цахилгаан орныг бид нар бас дүрсэлж зурдаг. Энд байгаагаар зурх юм бол одоо цэг болгон дээр цахилгаан орн гэдэг яг хэмжигдэхүүн вектор хэмжигдэхүүн бид нар ихний зурагдана. За энэ зуржааг нь дүрсэлж харах юм бол дандаа нөгөө цахилгаан орныг үүсгээд байгаа үүсгүр цахилгаан орны үүсгүр цэнэгээс дандаа гадагшаага чиглэсэн векторууд зургаж таараа. За тэгэнгүүт ингээд бид нар цэг болгон дээр ингээд вектор зураад авах юм бол бидний самбарын автган маань ингээд баахан векторуудаар буюу ингээд сумнуудаар чиглэлтэй эрчмүүдээр дүүрчих болно. Тэгэхээр зэрэг энийг дүрсэлдэг бас нэг өөр арга байдаг нь болохоор цахилгаан орны хүчлийн шугам гэдэг ойлголт байгаа. За тэгээд цахилгаан орн гэдэг ойчхад бид нар яах вэ? Цахилгаан орны хүчлэг тэрний шугам гэдэг яах вэ? Ойлголт бас гарч ирдэг. За энийг дүрслэх юм бол эрг төрлийн цэнэг байсан уу, сөрөг төрлийн цэнэг байсан уу гэдгээс хамаарат тодорхой хоёр өөр чиглэлтэй эрчмүүдээр шугамудаар дүрслэгддэг. За энэ нарны цацраг шиг гэдэг зүйл яах вэ? Дүрсэлж ярьж болно. За нарны цацраг шиг. Тэгээд энд байгаа яах вэ? Шугамуд маань хязгааргүй үргэлжлэх юм шүү дээ. Тэгвэл самбар дээр ингээд товчхон төлөвлөлт хэсгийн зурчлаа. За энэ чиглэлийг нэдүүлээ гадагшаага чиглэлтэй яах вэ? Цацраг гэж төсөөлнө. За гадагшаага чиглэлтэй гэдэг нь энд байгаа цахилгаан цэнэгийг үүсгэж байгаа цэнэг маань өөрөө эерэг төрлийн цэнэг байгаа учраас гадагшаага чиглэлтэйгээр зурдаг. За тэгээд ингээд шугам зурцсан байж хаад энэ шугамнууд хэр их сэрэг байх вэ, хэр их нэгтршилтэй байх вэ гэдэг нь тухайн орчинд цахилгаан орон хүчтэй байх уу, сул байх уу гэдгийг илэрхийлдэг. За тухайлх юм бол хэдүүлээ ингээд яах вэ? Энэ цахилгаан цэнэгтэйг ойрхон цэг рүү төхөд ирэх юм бол ерөнхийдөө энд яах вэ? Цэгийн маань шугамуудын маань нэгтршил нь илүү яах вэ? Нэмэгдэж байгаа буюу цахилгаан орон цэнэгтэйгээ ойрхон байхад хүчтэй байна. Холдохлоор энэ шугамуд маань сэрэг болоод ирэх буюу цахилгаан орны хүчлэг маань бага хэмжээтэй болно гэдгийг илэрхийлнэ гэсэн үг. За тэгээд дээрээс нь нэмээд энд нөгөө шугамнууд маань өөрийн гэсэн чиглэлтэй учраас тэр шугамнуудын чиглэл нь цахилгаан орныхоо чиглэлийг тодорхойлно. За энэ нөгөө цахилгаан орны хүчлийн шугам гэдэг зүйл цахилгаан орноо бүрэн илэрхийлэх боломжтой болчихно гэсэн. Тэгэхээр бид нэг окторгон цэг болгон дээр цахилгаан орны хэмжээ ямар байх вэ гэж вектор зураад авахын оронд цахилгаан орны хүчлийн шугам гэдэг зүйлээр зурчин гэсэн. За сөрөг цэнэг байх юм бол сөрөг цэнэг руугаа орсон чиглэлтэй хүчлийн шугамуд зурагдана. За ингээд бас сурах хүчгээр байдаг. Хэрвээ хоёр цэнийг зэрэг байвал яадаг вэ гэдэг асуултанд яг хэдүүлээ одоо хариулцгаая. За үргэлжлүүлээд хэдүүлээ нэгээс илүү олон цэнийг байвал тэнд ямар цахилгаан орон үүсэх вэ гэдгийг яг судалцгаая. За тэгээд энэ тухай ярихынхаа өмнө бас товчхон бас нэг зүйлийг нэмж хэлмээр санагдаж байна. Тэрний үгээр ер нь альва биед яаж цахилгаан цэнэгтэй болдго юм бэ гэдэг ч байгаа тийм. Тэгэхээр бид нэр альва бодис атомоос молекулаас тогтдог гэж мэднэ. За тэнгууд атом маань болохоор цөм болон түүнийг тойрон эргэлдэж байгаа электроноос бүрддэг гэж ярьдаг, гэж загварчилдаг. За тэнгууд электрон гэдэг бидний яг дөрөв дурдчихсан игэл бүүн маань сөрөг цэнэгтэй байдаг, сөрөг төрлийн цэнэгтэй игэл цэнгийн хэмжээтэй. Тэгвэл протон маань болохоор зэрэг яг игэл цэнгийн хэмжээтэй эрэг төрлийн цэнийг өөртөө агуулж байдаг. За тэгээд аливаа бодис яг энэ атомоос бүрдэж байгаа протон электроноос бүрдэж байгаа дээр хэрвээ электрон нь илүүдэх юм бол тэр бие сөрөг цэнэгтэй бит болно. Электрон дутуудчих юм бол тэр бие нэмэх цэнэгтэй, эрэг цэнэгтэй бит болно гэсэн үг. Тэгэхээр аливаа зүйлс анханасаа яг эрэг сөрөг цэнийг аль алийг нь өөртөө агуулчихсан байдаг. Гэхдээ эрэг сөрөг цэнэгүүдийнх нь хэмжээнд тэнцвэр байдаг учраас нийтдээ цахилгаан саармаг байж байдаг. Тэгвэл саармаг байгаа ч гэсэн аль нэг цэнийг нь илүүдэх юм уу дутуудах юм бол тийм цэнэгтэй боллоо гэж бид нар ярьдаг гэсэн үг. За одоо үргэлжлүүлээд эрэг төрлийн цэнийг байжээ гэж бодъё. За энэ дангаараа байх юм бол цахилгаан орн ямар хэлбэртэй үүсвэх вэ гэхээр нарны цэцрэг шиг тэгээд эрэг цэнгээс гадагшаага чиглэлтэй сумуудаар илэрхийлэгдэнэ гэдэг өдрөн үзсэн тийм ээ. За тэгээд энүүний эргэн тойрондох нэг цэгийг сонгоод авъя. Тэгэхээр энэ цэг дээр цахилгаан орн ямар байх болоо гэдгийг хэдүүлээ яг судлах гэж байгаа гэсэн. За мэдээж түрүүний бидний нөгөө томьёо бичсэн байгаа. За би бичсэн томьёог дахиад автаа авчижээ. Цахилгаан орныг олдог томьёо бол колоны тогтмол, цахилгаан орныг үүсгэж байгаа цэнгийн хэмжээ. Тэгээд энэ цэнэгээс хэр зэрэг хол зайд байгаа цэг дээрх цахилгаан орныг тодорхойлж байгаа гэдэг R гэдэг зайн квадрат хуваадаг тийм.
За тэгээд чиглэл нь болохоор эерэг цэнгийн хувьд бол энэ хоёрын хооронд холбосон хэрчмийнхаа дагуу гадагшаага чиглэлтэй байдаг гэж. За энэ хоорондох цагийг нь R гэдэг тэмдэглэж. За тэгтэл ахаад хоёр дахь цэник байна гэж бодъё. За тэр хоёр дахь цэнигээ хэдүүлээ сөрөг цэник байсан гэж бодъё. Сөрөг цэник байсан. За энэ цэнэгүүдийн хооронд нь ялахын тулд хэдүүлээ энэ цэнигээ Q1 гэдэг. Нөгөө сөрөг цэнигээ хэдүүлээ Q2 гэдэг тэмдэглэж. За сөрөг цэник гэж байгаагаа хэдүүлээ өнгөөр ялгаад арай өөр өнгөөр явах бодож. За тэнгуут энэ цэнгийн хоёр цэнэгтэй болчих учраас цахилгаан орн маань яах вэ гэдэг. Тэгэхээр цахилгаан орны хувьд болохоор бидний сурагч дээр ч гэсэн бас тодорхой дурдсан байх. Суперпозицийн зарчим гэж байдаг. Суперпозицийн зарчим. Энэ суперпозицийн зарчим гэж юу гэсэн үг вэ гэхээр зэрэг энд байгаа томьёо маань нэг л цэнэг байхад цахилгаан орн ямар хэмжээтэй байх вэ гэдгийг тодорхойлж байгаа. Тэгвэл нэгээс олон цэнэг болох юм бол яадаг вэ гэхээр зэрэг нэг цэнэгээр нь дангаар нь байгаа гэж үзээд тэр цэнэг дангаараа байхад ямар цахилгаан орн үүсгэсэн бэ гэдгийг тус-тусд нь цэнэг болгоны хувьд тус-тусд нь болоод олсон тэр цахилгаан орнуудаа бүгдээр нь буцаагаад нэмэхлээр тэр цэнэгүүд бүгдээрээ хамтдаа байх үеийн цахилгаан орн гардгаа гэсэн томьёо. Энийг хэдүүлээ за би энд томьёо байдлаар бичих юм бол энэ Q1 гэсэн эрэг төрлийн цэнгийн үүсэх цахилгаан орны хэмжээг E1 гээд Q2 гэдэг байгаа цахилгаан орны хэмжээг нь E2 гэдэг тэмдэглэе. За зураг дээр Q2 гэсэн цэнгийн маань үүсэх цахилгаан орн нь сөрөг төрлийн цэнэг учраас энэ цэнэг рүүгээ сөрөг цэнэг рүүгээ чиглэсэн дотгошоогоо чиглэсэн яах вэ? Цахилгаан орн үүсгэнэ. За би E2 гэдэг тэмдэглэжээ. За тэгээд энд E2 гэдэг энэ дотгошоогоо чиглэсэн цахилгаан орны маань хэмжээ ямар байх вэ гэдгийг энэ томьёогоор бодно. Цэнгийн хооронд Q2 орлуулна. Энд байгаа E1 гэдэг цахилгаан орны эерэг төрлийн цэник буюу Q1 гэсэн цэнгийн маань үүсгэж байгаа цахилгаан орн учраас хэмжээ нь ямар байх вэ гэдгийг нь мөн л адилхан томьёогоор бодно. Гэхдээ чиглэлийн хувьд болохоор зэрэг эерэг цэнгийн гадагшаага сөрөг цэнгийн дотгошоогоо чиглэдэг гэдэг утгаар энэ яг энэ самбар дээр зурсан байгаагаар чиглэлтэйгээр зурагдана. Яг ийм чиглэлтэй ч байна. Тэнгүүд суперпозицийн зарчим гэдэг юм нь юу гэхээр зэрэг хоёр цэнэг зэрэг байх үед цахилгаан орн ямар байх вэ гэдгийг нь за хоёр цэнэг цугтаа байх үеийн цахилгаан орн ингээ хамтдаа байх үеийн цахилгаан орныг нь Е-өсгөр тэмдэглэл дангаараа байх цахилгаан орнуудыг нь тус-тусд нь олчихсныгоо хооронд нь нэмчихдэг гэсэн. За ингээд нэмэхлээр хоёр цэнэг зэрэг байх, хамтдаа байх үеийн цахилгаан орны хэмжээ гарч ирж байгаа. Тэгэхээр дахиад тодтоод хэлье те. Энд бичсэн E1, E2 гэдэг байгаа маань болохоор зэрэг энэ томьёогоор бодогдно. Чиглэл нь эргүү сөргүү гэдгээр тодорхойлогдно. Гэхдээ дангаараа байх үеийн үүсэх цахилгаан орнууд байгаа. Тэр хоёрыг нь хоёулаа ингэ нэмчихлээр хоёулаа хамтдаа байх үеийн цахилгаан орн гарч ирнэ гэсэн. За тэгээ энэ нэмж байгаа дээр хэдүүлээ түрүүн анх дурдж яснаар цахилгаан орн гэдэг маань вектор хэмжигдэхүүн гэсэн. Тийм учраас вектор хэмжигдэхүүнүүдийг нэмдэг дүрмээр бодно гэсэн. Нэмэхдээ чиглэлийг харгалзаж нэмнэ гэсэн. За тэгээд векторыг нэмдэг параллелограммын дүрм гэж байдаг. Тэр дүрмийг ашиглаад бичих юм бол за би зургаар л тэмдэглэе те. За хоёр вектортойгоо уялантай нь яг параллел шулуунуудтаад за параллел шулуунд байгаа учраас энд параллелограмм дүрс үүсэж байгаа. За тэгээд энд үүссэн параллелограммын дүрс диагоналтай. Тэгээд диагоналыг нь энэ хоёр векторын нийлбэр вектор гэж яах вэ? Үздэг. Энэ бол нөгөө векторыг нэмэх параллелограммын дүрмээр тодорхойлж байгаа гэсэн. За энд бас эргэлзээтэй зүйл гарч магадгүй бас гурвчны дүрмж гэж байдаг те. Энд хоёр векторуудын маань хоёулангийнх нь эхлэл нь давхцсан байгааг сайн анзаараарай. Тэгэхээр эхлэлүүдийн давхцуулаад зурцсан байхад хоёр векторын нийлбэрийг олохдоо параллелограммын дүрмээ ашиглах нь зохимжтой. Тэр хоёр вектортой хоёулантай параллел шулуундтаад за энэ зураад зурцсан байх те. Параллел шулуунуудаараа огтлцол дээр нь параллелограмм дүрс үүсээд за тэгээд хоёр диагонал байж болно те. Ийм диагонал байж болно, ийм диагонал байж болно. Алийг сонгож авах вэ гэхээр зэрэг хоёр векторуудын маань эхлэлүүд нь давхцсан байгаа цэг дээрээс эхэлж байгаа диагоналыг сонгож авах гэсэн. За тэгээд нөгөө хоёр векторуудын маань эхлэлүүд нь давхцаж байгаа цэглэл нь нийлбэр векторын маань бас эхлэл болж таарна. За төгсгөл нь мэдээж яг нөгөө талын маань цэг болж таарна. За энэ бол ингээд суперпозицийн зарчим буюу нэгээс илүү олон цэнийг уйлцлахаар нэг яаж тодорхойлох вэ гэдэг үндсэн аргачлал гэсэн. За саяны үндсэн сэдвтэй холбоотой нодлонгийн Е-шин физикийн Е-шин 28 дугаар дасгал А холбоорын 28 дугаар дасгал. За тэрний бодлыг хэдүүлээ яг хамтдаа хийцгээе. За энд тэр бодлон дээр яасан бэхлээр зэрэг эерэг төрлийн цэник байгаад за тэгээд тэрнтэй зэрэгцээ
дахиад нэг сөрөг төрлийн цэник байсан байна. За ингээд энэ хоёр цэнийг хамтдаа байгаа юм чинь нийргэн тойронд супервиз эзэн зарчим ашиглаад бүгдээрээ цахилгаан ямар авах вэ гэдгийг цэг болгон дээр тодорхойлж болно. Бодлого маань юу гэж асуусан бэхээр энэ хоёр цэнийг байгаагийн хооронд нь холбосон шулууны дагуу гэхдээ сөрөг цэник байгаа талдаа гэсэн нэг цэг сонгоод авчихсан. Тэгэд энэ цэг дээр цахилгаан орны чиглэл нь ямар авах вэ гэж асуусан байна. Чиглэл нь ямар авах вэ гэж асуусан байна. За тэгээ өгөгдөл нь юу гэхээр зэрэг энэ хоёр цэнгийн маань хэмжээ нь хоёулаа ижил хэмжээтэй гэсэн. Бид нөгөө Q1, Q2 гэдэг хэмжээ нь ялгаатай байж болно гэж яриадсан бол хэмжээ нь бол яг ижилхэн. За нэг нь яг сөрөг, нөгөөх нь эерэг байгаа. За тийм бол сонгоод авсан байгаа сөрөг цэнхтэй талдаа байгаа цэг дээр энэ цэг дээр цахилгаан ямар авах вэ? Ямар чиглэлтэй авах вэ гэж асуусан байна. За тэгвэл хэдүүл хоёр цэник тус бүрийн үүсэх цахилгаан орны хэмжээг нь яг тусдан зуръя. За би шар өнгөөр эерэг цэнэгээ тэмдэглэсэн учраас эерэг хэрчмээр шар өнгөөр эерэг цэнэгийн үүсгэсэн цахилгаан орны хүчлийн векторыг зуръя гэж байгаа. За би энэ дээр нэмэх гэж тавьчих. Энэ юу гэхээр эерэг цэнэгийн маань буюу энэ шар өнгөөр дүрслэн цэнэгийн маань үүсгэх цахилгаан орн энэ цэг дээр хаашаа чиглэх вэ гэдгийг нь гадагшаага чиглэлтэйгээр зурчиж байгаа. Харин сөрөг цэнэгийнх маань болохоор зэрэг би бас адилхан ягаан өнгөөр зуръя. Тэгэнгүүт дотгошоогоо чиглэлтэй зурагдана. Дотгошоогоо чиглэлтэй зурагдана. Эерэг цэнэгийнх дотгошоогоо чиглэлтэй, эерэг цэнэгийнх гадагшаага чиглэлтэй байдаг гэсэн. Гэхдээ би энэ дээр уртыг нь ялгаатай зурж байгаа. Яагаад ялгаатай зурж байгаа вэ гэхээр энэ цэг дээр цахилгаан орныг тодорхойлоход энэ эерэг цэнэгээс хол зайтай байгаа бол энэ сөрөг цэнэгтэй ойрхон зайтай байгаа гэсэн. Энийг цахилгаан орны хэмжээг нь тодорхойлоход чиглэл бол ингээд тодорхойлогчлоо тий гадагшаага дотгошоогоо. Хэмжээг нь тодорхойлоход энэ томьёогоо бид нар ашиглана. Тэгэхээр ойрхон байгаа учраас энэ сөрөг цэнэгийн хувьд R нь арай бага, эерэг цэнэгийн хувьд R нь арай их гэсэн. Тэгэхээр тоо хэмжээгээр ялгаатай байна. Мэдээж ойрхон байгаа цэнэгийн үүсэх цахилгаан орн нь илүү хэмжээтэй, холбоогийнх нь бага хэмжээтэй байж таарна. За тэгээд суперпозицийн зарчим ашиглах юм бол энэ хоёр цэнэг хамтдаа байх үед энэ цэг дээр цахилгаан орн үүсгэх нь энэ хоёр зурсан цахилгаан орнуудын шар өнгөтэй өрцөж. Энэ хоёр цахилгаан орныг илэрхийлж байгаа векторуудын чиглэлийг тооцсон нийлбэрээр тодорхойлно. Тэгэхээр эсрэг чиглэлтэй хоёр векторыг нэмж байгаа бол яадаг вэ гэхээр энэ хоёрынх нь за би энд ягаан талын давангуулж байгаа учраас ягаан өнгөөр нэмээд зурчээ. Тэгэхээр арай уртаас нь богиных нь уртыг хасаад уртын дагуу чиглэлтэйгээр нийлбэр вектор бичдэг гэсэн. Тэгэхээр одоо энэ хариултан дээр хэд хэдэн сонголтууд байгаа. Ийм чиглэлтэй юу, ийм чиглэлтэй юу, ийм чиглэлтэй юу, дээшээ юу, доошоо юу гэсэн чиглэлтэй байгаа. Тэгэхээр бидний зөв хариулт бол яг ижлэхэн хэмжээтэй хэдий ч зайн хол учраас хол ойр учраас хоорондоо хэмжээ нь ялгараад эсрэг чиглэлтэй хоёр векторын нийлбэр нь ингэж гарна гэдэг зөв хариултаа сонгох байна. Бүр тодорхойлбол энд ингээд 5 янзын чиглэл сонгогдсон байгаа. 5 янзын чиглэл буюу 5 янзын сонголтуудаа 1 2 3 4 5 гэж дугаарлал биднийхаар 2 гэсэн дугаартай чиглэл нь зөв сонголт нь болж таарах нэ. За тэгээд энэ нэгэнд хэдүүлэн бодлогыг жишээ болгож сонгосныхаа энэ дээр дахиад үргэлжлүүлээд өөр цэг сонгож авъя. За тэр цэгээ сонгож авахдаа хоёр цэнгийг хооронд холбосон хэрчимтэй перпендикуляр чиглэлтэй хэрчим. Тэгэхээр тэрний перпендикуляр чиглэлтэй хэрчим маань сөрөг цэнэгээ дайрсан перпендикуляр шулуун дээр нэгэн цэг сонгож авъя. Тэгээ энэ сонгож авсан цэг дээр цахилгаан орн ямар байх юм бэ гэдэг асуултанд хэдүүлээ хариулцгаая. За гэхдээ яг хэмжээг нь биш хэдүүлээ зөвхөн чиглэлийг нь судалцгаая. За ингээд хэдүүлээ бол яг өмнөх бодсонтойгоо ижлэхэн аргаар бодно. Эерэг цэнгийн үүсэх цахилгаан орны чиглэл эерэг цэнгээс гадагшаага чиглэлтэй. За би эерэг цэнгийнх гэж цахилгаан орныг Е үсгээр тэмдэглэе. Сөрөг цэнгийн маань үүсэх цахилгаан орн яг энэ цэг дээр сөрөг цэнгийг руугаа чиглэсэн хэмжээтэй. За дүрслэх юм бол энд зурснаас арай урт байх шаардлагатай. Яагаад гэвэл сонгож авсан цэг маань цахилгаан орноо тодорхойлоод байгаа цэг маань сөрөг цэнэгтэйгээ арай ойрхон, эерэг цэнэгээс арай хол байгаа учраас. За ингээд энэ тохиолдолд суперпозицийн зарчмаа мөн адилхан ашиглана. За би энэ сөрөг цэнэгтэй сөрөг цэнгийн үүсгэсэн цахилгаан орны хүчлэг гээд ES гэдэг нэмдэглэе.
Тийм бол энэ хоёр цэг хамтдаа байх үед бидний сая сүүлд сонгож авсан цэг дээр цахилгаан орон ямар байх вэ гэдгийг супервизийн зарчмаараа хоёр цахилгаан орнуудынхаа нийлбэрээр яг бодно. За тэгээ энэ хоёрын нийлбэрийг авахдаа параллелограммын дүрм яг ашиглаж байсан. Тэргээр ашиглая. Тэгэхээр параллелограммын дүрмээр энэ хоёр векторын хооронд эхлэлүүдийг давхцуулаад зурцсан байгаа дээрээс эхлэл дээрээс нь эхлэлтэй. Тэгээ параллелограммын диагоналын дагуу энэ цахилгаан орны маань чиглэл гарч ирэх нэ. За ингээд ийм жишээ бодлого жишээлх юм бол бодож болж байна. За тэгээд нэг зүйлийг энэ дээр хэрвээ иргэжлийн энэ жилийн ээш дээр яг ийм төрлийн асуулт хэрвээ орж ирлээ гэвэл бид нарт хэд хэдэн чиглэлийн сонголтууд өгөх нь тийм ээ. За магадгүй самбарынхаа автгаатай хэвтэй чиглэлтэй эсвэл тэрнтэй дээшээ доошоо чиглэлтэй эсвэл хэвтэй чиглэлтэй ч гэсэн хазгай чиглэлтэй гэж яаж болох вэ? Ингээд 1 2 3 гээд чиглэлүүдээ сонгочлоо гэж бодоход дөрөвт чиглэлийг гэвэл бидний яг энэ авсан жишээн дээр бол эргээс гадагшаага сөргөө дотгошоо чиглэлтийн хоёр векторын нийлбэр гэж байна. Параллелограммын дүрм гэхлээр яг хэдүүлээ нөгөө энэ тоон хавтгай гэдэг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр мөч гэвэл яг энэ хоёрдугаар мөч дээр л байх ёстой гэж таарна гэсэн. Энэ хоёр векторын хоорондох нийлбэр нь параллелограммын дүрм ёсоор энэ хоёрынхаа дунд л үүсч таарна гэсэн үг. Тэгэхээр жишээлх юм бол ийм асуулт урьдчилан зохиоё гэвэл 5 гэсэн дугаартайг нь бид нэр сонгох нь сүүлд бидний өөрсдийн зохиосон жишээн дээр зөв хариулт нь болж таарна гэсэн үг. За энэ дээр нэмж тайлбарлахад энэ хоёр вектор байна. Энэ хоёр вектор маань энэ цэнгүүд хоёр цэнгүүд маань дангаараа байх үеийнхэн цахилгаан орно. За тэгээд энэ цахилгаан орны векторуудыг нэмэхдээ бид нэр параллелограммын дүрм ашиглаж байгаа. Тэгэхээр параллелограммын дүрмээр векторуудыг нэмхийгээ илүү тодтоход ярих гэж бодож байна. Тэрний үгээр би энд нэг тасархай шугамар параллел шулуун татж байгаа. Энэ тасархай шугамар татж байгаа параллел шулуун маань энд байгаа вектортой параллел байх юм. Параллел. Мөн босоо чиглэлтэй энд нэг юм параллелограммын нэг талыг үүсгэж байгаа шулуун татсан байгаа. За энэ маань юу гэхээр зэрэг нөгөө шар өнгөтэй векторын төгсгөлийг дайруулад ягаан вектортойгоо параллел шулуун татж байгаа. Түрүүний зурсан ягаан векторын төгсгөлийг дайруулад бас татж байгаа энэ маань шар өнгийн вектортойгоо параллел зурагдаж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг энэ үндсэндээ яаж вэ гэхээр зэрэг энд хоёр параллел шулуун байна. Хоёр параллел шулуун байна. Тэгэхээр хоёр хосоос параллел шулуунууд хоорондоо огтлцох хэрэг параллелограмм гэдэг дүрс үүсгэж байгаа. За тэгээд энэ дээр параллелограмм дүрсийнхаа нэг диагоналыг сонгоод аваад байгаа. Яг ямар диагоналыг сонгож аваад байгаа вэ гэхээр зэрэг хоёр векторын хооронд нь эхлэлүүдийн давхцсан байдлаар бид нэр зурчихсан байна. Тэгэхээр давхцсан эхлэлүүд дээр нь эхлэлтэй за нөгөө цэг дээрээ төгсгөлтэй энэ диагоналыг хэдүүлээ буюу энэ векторыг анх байсан хоёр векторын маань нийлбэр вектор гэж үзэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань диагонал, параллелограмм дүрсийн диагонал гэсэн. Нөгөө талын диагонал байж болно тийм ээ. За энэ диагонал бол нийлбэр тодорхойлохгүй. За магадгүй ялварыг тодорхойлж байж болно. Гэтэ бид нэр зөвхөн нийлбэрийг авч байгаа учраас параллелограммын дүрмээр эхлэлүүдийг давхцуул зурсан векторуудынхаа эхлэл дээрээс нь эхлэлтэй нөгөө талдаа төгсгөлтэй векторыг энэ хоёр векторыг нийлбэрээр сонгож авч байгаа. За тэгээд дахиад бас тодтогч хэлэхэд энд байгаа хоёр вектор маань улаан болон ягаан векторууд маань хоорондоо хэмжээгээр ялгаатай. Нэг нь урт, нэг нь богинохон байгаа. Аль нь урт, аль нь богинохон бэ гэхээр зэрэг энд цахилгаан орныг тодорхойлоод байгаа цэг маань нөгөө цахилгаан орноо үүсгэж байгаа цэнгүүдээсээ эерэг болон сөрөг цэнгүүдээсээ хэр зэрэг хол вэ гэдгээс хамаарч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ томьёогоо харах юм бол хоорондын зайн их байх тусмаа буюу биднийхээ цахилгаан орон тодорхойлоод байгаа цэгээс цэг рүү эерэг цэний хүртэлх зай маань сөрөг цэнэгээс хүртэлх зайнаас зайтай харьцуулахад харьцангуй хол байгаа гэсэн үг тийм. Сөрөг цэнийх нь ойрхон, эерэг цэнийх нь арай хол байгаа гэсэн. Тэгэхээр хувааж байгаа зай маань их байгаа учраас цахилгаан орон үүсгэх нь арай бага байна. Богино вектороор зурагдана. Энд сөрөг цэнэгийнх нь болохоор арай ойрхон байгаа учраас хувааж байгаа зай нь арай ойрхон гэдэг утгаараа нөгөө цэнэгийнхаа үүсгэх цахилгаан оронтой харьцуулахад арай их гэсэн үг. Тэгээд энэ хоёр векторыг урт богиноор нь ялгаж зурж байгаа. Тийм учраас суперпозицийн зарчим ашиглаад бидний сүүлд сонгож авсан энэ хүүцэг дээрх цахилгаан орны чиглэл энэ доор зурсан сонголтууд дундаас 5 дугаартай чиглэлийн дагуу байж таарах нэ. За өнөөдөр хичээлээр үзсэн сэдвүүдэд бас нэгтгэхэд дүгнэе.
Тэрний үг гэхээр хоёр цэник хоорондоо харилцан үйлчлэлцдэг юм байна. За дэргэд төлөв колоны харилцан үйлчлэлийн томьёогоор боддог юм байна. За цахилгаан харилцан үйлчлэлийн томьёонд ашиглаад бодохдоо бид нар цахилгаан орон гэдэг зүйлийг ашигладаг юм байна. За цахилгаан орон маань цахилгаан орны цахилгаан цэнэгүүдийн хоорондын харилцан үйлчлэлээр тун төстэй эдий чиг нэг цэнийг дангаараа байх үед ямар цахилгаан орон үүсэх вэ гэдгийг тооцоолдог. Энэ цахилгаан орныг хэдүүлээ тооцоолсон байж хахад харилцан үйлчлэлийн хүчийг цахилгаан орныг нь цэнгээр нүржүүлээд олдог юм томьёотой болдог байна. За энд бичиж байгаа томьёо маань зөвхөн цэгэн цэнигийн үүсэх цахилгаан орон буюу нэг цэнийг дангаараа байх үед үүсэх цахилгаан орныг тодорхойлж байгаа. Олон цэнийг байвал яах вэ гэхээр зэрэг суперпозицийн зарчим ашиглагдах буюу олон цэнийг үүсэх цахилгаан орон маань олон цэник байгаагийнх нь цахилгаан орон тус бүрийг нь олсныгоо бүгдээрийг нь чиглэлийн тооцож нэмээд нийлбэр цахилгаан орноо гаргаж авдаг. Тэгээд удахгүй болох шалгалтанда энэс илүү олон бодлого дасгалуудыг хийгээд дасгал бодлогуудыг хийх тусмаа бид нэр шалгалтанд өндөр оноо авах магадлал маань өсдөг. За тэгээд та бүхэндээ шалгалтанд өндөр оноо авахыг хүсье.